За нэг газ лайв хийгээд хий. Ойр тус лайв хийж амжихгүй байгаа. Тэгээд жоохон зав зай муутай ажил ихтэй. Ямарсны мэдээг Украиныхан мэдээг бол алгасахгүй таслахгүй оруулаад хичээгээд яваад байгаа. Ажлынхан төвсөрсөөгөө. Ямарс одоо хүмүүс орж ирэх бах. За тэгээд цаг зав муутай тэгээд орой унтах төгссөн байгаа. Итгэн шиг бүгд бас баярын минь түргээд лайв хийчихэд тэгээд өндөрлөе гэж бодож байна. За юуны өмнө бол энэ өнөөдрийн бичлэгийн маань лайвын маань үзэж байгаа. Тэгээд дараа нь гээд нөхөж үзэж байгаа бүх хүмүүст нь яг өнөөдрийн баярын мэндийг хүргэе. Энэ бол одоо Монгол улсын Монгол хүний тусгаар тогтнолын бас их түүхэн сайхан баярын өдөр байгаа. Тэгээд үндэсний эрх хэрэгчлээ тусгаар тогтнолоос сэргээ мандуулсан бол үнэхээр түүхэн сайхан өдөр байсан. Харамсалтай нь бид нэр үндэсний эрх хэрэгчлээгөө буцаагаад алдсан байдаг тий. Яагаад алдсан бэ гэдгээс ярилцч мэдэж бодож явах ёстой байгаа. Энэ дуу нь хэр гарч байгаа юм бол тэгэд өнөөдрийн баярын өдөр ер нь яагаад бид 70 жилийн хугацаанд Оросын дарангуулд орчвоо гэдгээ нэг удаа санджах ёстой чухал өдөр юм байна. Энэ түүхэн гавьяаг байгуулсан манай Монголын тухайн цаг үеийн тий үндэсний одоо эрх хэрэгчлээ тусгаар тогтнолын маань одоо бэлэг тэмдэг болох агуус дээдсүүдийг маань тэгээ Монгол угсаатнаар үзэн ядуулаад 70 жил гутаан дарамжлуулаад явсан хүчээр бодлаа түүгээр зохиож жаад тий Богд хаан одоо сохор тоглонгоор нүчнээ дуудчихлаа. Сайн аюун хаан намнан сүрэн байна. Даалганд сэрэмжин чин ван хамт орж хайсан гүнгэл. Гэ тоочод бол маш олон тухайн цаг үе бол манай Монголын сор болсон. Тэгээ алтан ургийн минь залгамжлаа болсон. Энэ дээдсүүдийг минь бүгднийг хядсан. Хорлохыг хорлоод, алахыг алаад, хятахыг хятаад тий. Ийм муухай гутамшиг үйлдэлүүдийг хийсэн байдаг. 12 сарын 29-ний өдөр бол одоо Монголын Монгол угсаатны хувьд бол их чухал өдөр. Зөвхөн одоо энэ Монгол улсын 3,500,000 иргэнд биш. Энэ Монгол угсаатантай холбоотой их чухал түүхэн өдөр байхгүй. Тэгээ бид нар нэг андуураад идэг 11 сарын 26-ныг одоо үндсэн хуулийн өдөр болгоол тий. Их баярлалаа. Их том баяр болгоо тэмдэглээд идэг. Тэр бол одоо баяр өдөр биш. Тэр бол гутамшигт өдөр. Яг өмнөнийг бол хатууч гэсэн өмнөнийг бид мэддэг байх хэвээр. Үндэсний эрх хэрэгчлөөний үзэл санаа түүхэн гавьяа замналыг нь устгachиж Монголд дарангуул ирсэн. Гэхдээ тэрийг хийхдээ тухайн үед бол тий өөрийн шунал, өөрийн хүсэл тий өөрийн тэр хата чөтөө ухамсаргүй байдлаасаа Оросд ингээ барьцаалагдсан цөөн хэдэн урагчтаас болоод Монгол улс 70 жил Оросын дарангуулд орсон. Тэр дарангууллын золиосонд бол бид нар тий их хил, соёл, түүх, шашин, дурсгал, өвгдөөц бүгднийг устгуулсан. Бид нар ер нь бол одоо гарал ухсаагаа мэдэхгүй болтлоо хядлаганд өртсөн шүү дээ. Тэгэд энэ хядлагыг хийсэн аргачлал, улс төрийн аргачлал одоо ч үргэлжилж байгаа. Одоогоос сар гарангийн өмнө л үстэй тий. Зандан шитрийн засгийн газар улсын хурлын дарга амар баясгалан хоёрыг огцруулах гээд явж хаад
хэд хэдэн лайвууд дээр ингээ ярьжсэн л да. Энэ ардын нам гэдэг бол нам биш ээ. Энэ бол нам биш. Намын институт биш. Энэ дээрэмчдийн бүлэг ээ. Энэ дээрэмчдийн бүлгийн тийм зохион байгуулалтанд орсон хэлбэр нь байгаа. Тэгээ энэ нөхдүүдтэй бид нэр учраа олохын тулд яах ёстой юм бэ гэхлээр энэ улс төрийн үзэл санаа, нийгмийн одоо шинжлэх ухааны суурь ойлголтуудыг бид нар ойлгохоос өөр ямар ч аврал байхгүй, сонголт байхгүй. Монгол улс одоо бүхэлдээ сүүлийн 35 жил гэж яриул те арчилсан нийгэм шилжснээс хойш энэ дэлхийн ертөнц хүн төрөлхтөнтэй бол одоо нээлттэй болсон шүү дээ. Хүн төрөлхтөн одоо яаж амьдарч байна? Хин яаж сайжирж байна те? Хин яаж хүмүүнлэг иргэний арчилсан нийгмийг байгуулж байна? Иргэндээ зориулсан нийгмийг яаж бий болгож байна гэдгийг одоо бид нар судлах бүрэн боломжтой болсон байхгүй. 1990 оноос өмнө бол энэ бол үнэхээр боломжгүй байсан. Ийм юм судлаад, ийм юм яриад, ийм юм тэмүүлэх юм бол тэр нийгэмдээ шууд дайсан болоод тэгээ гэмт хэрэгтэн болоод шоронд яваад тэгэд ганцаараа бас тэр чинь хэл мэдэхгүй шүү дээ. Үр хүүхэд, аав ээж, ах дүү, хамаатан садан, найз нөхөд бүгднгийн авчиж хэл мэдүүлдэг. Тийм л хахир нийгэмд байсан бид нар. Одоо саяхны түүх шүү дээ энэ чинь, тий? Одоо тэгвэл бид нар маргааш одоо энэ хулгайч дээрэмчдээс яаж салах вэ? Яаж энэ нийгэм нь өөрөөсөө иргэндээ зориулагддаг болдгийм бэ гэдгийг хангалттай судлаад өнгөрөх хугацаа өнгөрчлөө шүү дээ. Болчлоо. Тэгээ одоо бол яг энэ нэг соёл хүн төрөлхтөн яаж амьдраад байгаа тий? Яаж иргэншээд байгаа? Яаж эдийн засгийн хилээд байгаа? Яаж иргэн нь ингээд хүчтэй болоод байгаа ингээд. Энэ тухай ярьдаг байж иж энэ хууль-дэний хулгай дэрмийн улс төрөөс судал дэрмээс ингээ холдох боломж нь гардаг юм л да. 100 гаруй жилийн өмнө бидний өвөг дээдсийн тэгээ тусгаар тогтнолоос сэргээ мандуулж явах үед Монгол улсад тухайн үед энэ хүн төрөлхтний хамгийн сайнхан бүхний тэгээ шинжлэх ухаан, хууль, эрх зүй, соёлын гэдгээд олон зүйлүүд нэвтэрж ирсэн. Монголд 17-8 улсын төлөөлөгчийн газрууд, консулын газрууд байсан. Монголд 17-8 улсуудаас харилцан ингээ хамтарч ажилладаг компаниуд, аж ахуйн нэгжүүд байсан. Монголчууд зөөрөөсөө ингээ нэг бөөсөндөө баригдаад, хачгиндаа баригдаад, тэмбүүндээ баригдсан тийм хүмүүс байгаагүй. Тухайн үед 2000 орчим сургууль байсан гэдэг одоо түүхийн баримтууд байдаг. Тэр анхны 13 гэд нэг яриад идэг штэ тий. Нацагд орж буян нэмэх тэр нөгөө хин нацагд оржийн нөгөө ихнэр ингээд тэр хин гэдэг. За би ингээд нэг хүмүүсийн нэр мөр жоохон тогтоох юм уу. Тэгтэл бид нар ийм цөөхөн хүмүүсийг ингээд баруунд сургаж ирсэн тэр хүмүүсийг алдсан юм байна гэж ойлгоод байдаг. Үгүй. Яг жинхнээсээ бол Герман, Франц тэр тухайн үеийн бас өндөр хөгжилтэй Европын улсууд Оросд бол байгаагүй шүү дээ. Тийм хүмүүс богд хааны засгийн газраас ахуулаад Улбаатаагаар ингээд дамжуулаад 200 гаруй хүүхдүүдийг авч сургаж ирсэн. Бүгдийг авчирд алсан шүү дээ Оросд. Тэр Оросд барьцаалагдсан хэдэн гөлгнүүд бүгдийг монголчуудыг бүр ерөөсөө сор болсон бүх хүмүүсийг алсан байхгүй. Тэр анхдугаар үндсэн хууль ямар учиртай би муухай өдрөө гэж хэлээд байгаа юм бэ гэдэг. Одоо тэр хараа бүгдээрээ ороод үзэж болно. Легал инфо цэг юм гээд тий. Тэрэн дээр одоо анхдугаар үндсэн хууль чинь байж байгаа. Яг их өөрөө. Монгол угсаатныг хүн ам 100% тий жинхэнэ ард, жинхэнэ бус ард гэж ялгаж агаад тий жинхэнэ бус ард нь болохоор мэдээж тэр нөгөө тайз язгууртан лам хуурга тий эрдэм мэдхтэй сэхэтэн гэдэг тэр тухайн үеийн сэхэтэн давхархын хүмүүс. Жинхэнэ ард нь болохоор нөгөө малчин бичиг үсэггүй ядуу ном хүмүүс нь. Энэ хүмүүсийг ингээд монголчуудыг ингээд хоёр ингэж ангилж байгаад кастлж байгаа тий кастинг систем гэж хэлдэг шүү дээ ангилж байгаа.
Тэгээд дараа нь бараг 7-8 жил үргэлжилсэн тооллого хийсэн, бүртгэл хийсэн. Бүртгэлээ хийж дуусаад ёстой жинхэнэ удам угсаагаар нь устгасан тэр хятлагч ихлүүлсэн шүү дээ. Тэг? Алтан ургийнхныг бүгднийг барьж авч жагаад бүтгэж жагаад за тэнд чинь тэгээд янз янзын холбоотой алтан ургийн маш олон төрлийн хүмүүс байсан байдаг. Одоо тэр Төв аймгийн Мөнгөн мөртийн чулууны үйлдвэр үүдэг шүү дээ. Хорих. Тэр хорих анги чинь бас 100 гаруй жилийн настай байхгүй. Тэр хорих ангид дээ шүү дээ, тэ 1000 гаруй хүмүүс чулууны ажил хийж байгаад өгсөн тийм одоо баримтууд гарч ирдэг байхгүй. Бидний хинч сонсож байгаагүй, хинч ярьж байгаагүй. Тэнд ямар хүмүүс өгсөн бэ? Ямар хүмүүс ингэ сургаггүй, ингэ бүтгэлгүй байж байгаад яаж явж байгаад өгч вэ гэдгсэн. Ерөөсөө ингэ тухайн үеийн хошуу тамгын газар ингэ ажилтдаг байсан. Бичээчээс ахуулаад тийм хүмүүсийг бүгднгийн тэгээ түүгээд гаргаж ирсэн байгаа байхгүй. Дандаа нэг үе номын хүмүүс юм те. Нэгсэндөө лам биш төрийн ажилтдаг байсан тэр хүмүүсийг. За тэгээ тэдний дийлэнх нь нөгөө угсаа гаралтай хүмүүс байсан баг. Тэгээ чулууны ажил хийлгэж явахдаа хоол ундгүй өсгөлөнд нэрвдүүлээд ингээд алаад өхүүлээд дуусгасан. Эндээс амьд гарсан хүн байдаггүй байна лээ. Одоо Сагаатгал ба Хилмиг тэгээд нэг ном байгаа. Хилмигчдийн цагаатах холбооноос ингээ гаргасан. Тэр номыг ингээ уншаад үзэх юм бол тэр бол амар ном шүү дээ. Хүмүүсийг яаж алж ирсэн баримтууд ингээ гаргацсан байдаг байхгүй тэнд. Жирэмсэн үр хүүхдүүдтэй ингээ тий удам судраар нь яаж ингээ хилмигдүүлжсэн баримтууд байдаг. Гэтэ тэр баримт бол амар өмнөлтийн 40 мянган хүний баримт байдаг гэж ярьж байгаа. Ер нь бол батлагдсан тоо одоо ойролцоогоор 40 мянга орчим байна гэж ярьдаг. А батлагдаагүй тоо гэж байгаад байна шүү дээ. Албан бус тоогоор. Тэр яанаас гараадсан ямар тоо ямар учиртай юм бэ гэдгээр тэрний тоог болохоор ингэж гарч иж байгаа. Монгол улсад ерөөсөө тэр ардын хувьсгал гэж бол хувьсгал бол угаасаа болоогүй. Ямар нэгэн хувьсгал бол болоогүй. 1921 онд ямар нэгэн хувьсгал бол болоогүй байхгүй. Харин 21 онд анх удаа Улаан Орсын цэргүүд, Большевикийн цэргүүд Монголд орж ирсэн. Ямар нэгэн зөвшөөрөл юм хүн авахгүйгээр орж ирсэн. Тэд нар орж ирээд маш их хядлага хийсэн. Дараа нь 37 оны бослогыг зогсооход Монголд 3 замаар Орсын цэрэг орж ирсэн. Асар их хядлага хийсэн. За тэгээд тэр сүүлдээ бас орж ирдэг тий. Тэгээ ингээд монголчууд зөвшөөрөөгүй байхад Орос цэргүүд Монголд дураараа орж ирээд хядлага хийдэг байсан. Тэр 37 оны хядлагыг хийж байхдаа тэр одоо бид нар нэг андуурч яриад байдаг. Яг хөө тэр түүхэн дээр нээж тэгээд заацсан юм л да. Тариатын хүрээний бослоггүй тий. Одоо арханган тариатынхны чинь дөрмжлол гэдэг шүү дээ. Танк хүлдэг мүлдэг гэл. Тэр чинь ганцхан тариатд болцсон бослого биш байхгүй. Монгол орон даяар болсон байхгүй. Тухайн үед 14 аймаг. Тэгээ 16 аймаг арай болж амжаагүй 14 аймаг байсан. 14 аймаг даяар болсон тэр бослого. Газар сайгүй болсон байхгүй. Тэнгүүтээ чинь баруун хязгаараа одоо энэ өнөөгийн Туваагийн нутгаар Оросын цэрэг орж ирсэн. Хөвсгөлийн хойдлоос орж сэлэнгээр ингээд дамжиж орж ирсэн. За тэгээд дорндын зүгээр орж ирсэн. Тэр орж ирсэн цэргүүд ерөөсөө айлын өрхийг бол зүгээр бүтнээр нь устгаж ирсэн. Юу ч үлдээгээгүй. А тэр Орос цэргүүд дотроос ингээд ажиллаж ягаад тэг сүлд нь нөгөө урагчдыг барих нэрэлтэлтэй ингээд баригад гаргаад явж хахад тэр баригадыг толгоолж явсан одоо чекистүүд үү те тухайн одоо КГБ-гийн ажилчид бол тэдний хийсэн тэмдэглэлүүд гарч ирдэг байхгүй. Одоо тэр ил болцсон байгаа. Монгол улсын түүх гэж синхэр ном байгаа шүү дээ те. Тэр ном одоо ингээд сүүлд гарсан хэвлэгдсэн. Тэр номон дээрээс ингээд уншиж болно. Асар аимшигтай юм хийсэн шүү дээ. Саяхан шүү дээ одоо тийм Монгол улсын хилээр адуу амьдрал гаргасан чил бид нар чи өөлж донготоор бөө юм болсон шүү дээ. Адуугаа хайрлал. Тийм Монгол хүн адуундаа хайртай. Үнэн малдаа хайртай үнэн. Малаа дээдэлдэг, адуугаа дээдэлдэг. Гэхдээ Монгол хүнийг малаас дор алсан бохгүй. 37 оны хядлагын үеэр
Арангаа одоо тэр чулуутын уртлын төс юм чи юу лээ. Тэнд одоо нэг өмхий ягаан гэдэг байшингийн төөр байгаа. Одоо ч байгаа төөр нь. Тэр ягаан өмхий ягаан гэдэг нэр авчихсан бэ гэхлээр тийм ягаан өмгийн байшин ш. Тэр чи 20 анги байсан бохгүй. Тэ? Одоо тэр хөвсгөлийн мөрөнгийн хорих чинь бол дотор нь ингээ хүмүүс ингээ амдаараа илжиж хүч тураал хоол байхгүй. Яг тэр шиг тэр өмхий ягаанд чинь хүмүүсийг чигж хийж хагаад хоолгүй үлбрүүлж хүссэн шүү дээ. Тэгээ тэр чин дээрээс нь ингээд мэдээж чихэд хийчихсэн тий. Хүчээр ингээд араас нь ингээд жадалтаа ингээд түлхэж хагаад ингээд хийгээд хаалгын төгсцсөн байж байгаа. Тэгээ дотор нь нэгнийгаа дээрээс ингээд бааж хийгээд бөөлжж ингээд амдаараа өтөж хүчээсэн тэр хүмүүсийг. Тэрний тэмдэглэл нь байдаг. Тэгээ тэр байшин сүлд нь шатаасан юм байл. Энэ коммунистууд. За тэгээд 37 онд Монголд одоо их хялгыг хийжсэн тэр 4 замаар ер нь ороод ирсэн. Тэр их цэргүүд чинь Оросын их цэргүүд чинь асар их хэмжээний дээрмэйсэн. Тэр нөгөө 800 сүм устгасан гэж яриад байгаа. Эдгээр ч устгасан шүү дээ. Монголчууд өөрсдөө устгаагүй байхгүй. Оросууд устгасан байхгүй. Одоо тэр Санкт-Петербургийн Эрмитажийн музейд Монголын маш их олдврууд ингээд түүхийн үнэт эдлүүд энэ байгаа. Бид нар нэгэн цаг тэрийг аавна. Тэр одоо бараг 10 оюу толгой үнэхэргүй тийм үнцэнтэй юм баггүй. Монголчуудын хувьд маш нарийн нандин бүх юмнууд байгаа шүү дээ. Тэрийг бид нар авах хэрэгтэй. Тэр юмнууд бүгдийг нь Оросоос буцааж авчирна. Авах юмнууд бид нар Орос зөнгөө. А тэгвэл тэнд бүртгэгдээгүй асар их алт эрдэнэс те. Бурхан дахил махил хүчнөө юм авч явсан. Нэг ч бүртгэлгүй. Тэгвэл тийм аимшигтай хядлагыг хийсэн. Тэгвэл тэр хядлагыг хийхдээ яаж хийчих вэ гэдгийг бид нар сайн ойлгох хэрэгтэй байхгүй. Хамгийн чухал нь яваас нь тэнд байгаа. Улс төр нийгмийг ойлгоо гэж яриад байгаа чинь энийг л хэлээд байгаа байхгүй. Тухайн үед бол Монгол улс бол энэ Оросын дарангуулд орохгүйгээр тусгаар тогтнол бие даасан байдлаа хамгаалаад явах бүрэн боломжтой байсан. Байсан шүү. Одоо ч бидэрт тийм боломж байгаад байгаа шүү дээ. Бид нар энийг алдчих гад дээсэн дөрөв дөр яваад байна. Өнөөдөр Монголын тусгаар тогтнол эрхчлөө тэг бүрэн бүтэн байдал хамгийн үнцэнтэй юм чинь энэ тусгаар тогтнол төр чинь шүү дээ. Хамгийн үнцэнтэй юм чинь энэ эрх хэрэгчлөө байхгүй. Монгол хүний эрх хэрэгчлөөн дээр тусгаар тогтнол нь оршдог. Тэгэд энэ эрх хэрэгчлөөг нь хомжээж тусгаар тогтнолыг үгүй болгож дуусгадаг. Эрх хэрэгчлөөтэй хүн бол хин нэгний хүний хийсэн зоргоор ингэж явахгүй. Хин нэгэн дарга, хин нэгэн хөлдөөдлөхөд зандан шатар оюун эрдэнэ Нямбаатарын хүснээр амьдрахгүй. Тэднийг шаардж чаддаг болох байхгүй. Эрх хэрэгчлөөнийхөө үнцнийг ойлгоод эхлэх юм бол Монгол хүн өнөөдөр Монголдо баян амьдрал эхлэхээр ус нь баяждаг байхгүй. Одоо тэр улсын их хурлын гишүүн буцаа ардын намын тэр залуучууд юу яриад байгааг сонсож байгаа үстэй тий. Улсаас том компани хуцаа суугаад их юм. Гүн чин компани баян болох, иргэдэн баян болох хэрэгтэй шүү дээ. Улс нь баян болох биш. Улс баян болно гэж байх шал ондоо тустай ойлголт. Иргэдэн баян болж улс нь баян болдог байхгүй. Яаж иргэнэ баян болох вэ гэдэг бодлогыг явуулах хэрэгтэй. Яг энэний эсрэг хийж байгааз надад болчихно. Тэг яагаад гэдэг чинь шалтгаантай. Яагаад энэ хүмүүс шүү дээ тий ийм их хулгай дэм хийгээд ийм их авилгалт автчихваа. Яагаад энэ улс орноо ийм амар юмд авччихваа. Бүгд энэ онлоор хийгдэж байгаа. Энэ онлоор хийгээд байгаа байхгүй. Санаандгүй хийгээгүй. Энэ тэнэг хүмүүс хийгээгүй байхгүй. Энийг нь ойлгохын тулд бид нар энэ улс төр нийгмийн шинжлэх ухааныг ойлгох ёстой. Ондын түвшинд ярих ёстой. Энэ зүгээр л хоорондоо ярьдаг хов ярианы сэдв биш байхгүй. Улс төр надад хамаагүй гэж ярьдаг бас байж болохгүй. Та өглөө усвал гэрлээ асаахтаа улс төртэй хамаатай. Өглөө усвал цайгаа чанаж уухтаа хамаатай. Орой унтчихтаа ч та улс төртэй хамаатай. Бүх юм чи улс төр. Нийгмийн дархлаа бий болоод тогтцсон улс ямар байдгийг өнөөдөр Америкт харж байгаа үстэй тий. Нэг галзуу ерөнхийлөгч гарч ирэл юу төртөөгөө хийж чадахгүй байгаа үстэй. Нийгмийн дархлаа үүссэн болохоор хамгаалаад байгаа байхгүй. Өнгөрсөн 7 хоногт сая энэ Крисмсийн баярууд тэр бас хэд хэдэн шүүхийн шийдвэр нь энэ ерөнхийлөгчийн эсрэг гарч штэ. Тэр яаж нэхлээ шүүхийн дархлаа асар өндөр байгаа байхгүй. За тэгээд энэ орон нутгт дотор ингээд цэрэг мэрэг оруулаад баахан хүн амтан баривчлал ингээд 9 шидээр л үзэж чинь. Тэгээд тэрийг н орон нутгийн эсрэгүүцээ зогсоогоод хөөгж болоод байгаа байхгүй. Цэргийг оруулахгүйгээд
Конгресс нь хамгаалж байна. Орон нутгийн бие даасан байдал гэдэг чинь асар чухал байхгүй. Одоо орон нутгийн цагдаагийн дарганд хийж байгаа шүү дээ. Үгүй энэ холбооны цагдаа та нарт ажиллаа хийдгээр хий. Бид нар тамаагаа. Би бол иргэдээ хамгаалнаа. Би яагаад гэхээр иргэнээсээ сонгогдсон юм. Би иргэдийнхээ өмнө амлалт өгөөд мөрийн хөтөлбөрөөр гаргаад тэг сонгогдож байгаа. Би иргэнийхээ өмнө л үүрэгтэй болохоос та нарын өмнө үүрэггүйгээд. Энэ нийгмийн дархлаа байхгүй. Ийм нийгмийн дархлааны суурийг тавьж яхад сүүлийн 10 жил устгалаа л. Энэ нийгмийн дархлаа бий болчихлоор яах вэ гэхээр худлаа ярьж чадхаа байж уус төрч чинь. Дараа нар ч худлаа ярьж чадхаа байж. Хулгай ярьж чадхаа байж. Тэр ийм нийгмийн дархлаа бий болцсон улс оронд чинь авилгалаа өөрөө ингээ хөмөгдөнө. Хүсэн үсээгөө хөлмөгдөнө. Жишээ нь 44 их найдын хулгай гэж ярьж байна шүү дээ. Тэр хулгайг чи илрүүлэх гээд төрийн бус байгууллагууд хоорондоо өрсөлдөн шүү дээ. За одоо ямар нэгэн мэрэгжлийн хяналтын ч гэдэг юм уу, гайлын ч гэдэг юм уу нөхдүүд дээр ингээд битүү хулгай байна гэж яриад. Тэр хулгай чийг барьж авах гээд тэр хувийн төрийн бус байгууллагууд өрсөлдөн хоорондоо уралдаж тэрийг илчлээд шүүхийн өмнө авчиж яллуулна. Тэгээ гин буруутаа нөхрийн тэр жинкнээсээ одоо Монгол улсын эрүүгийн хуулинд байгаа хүм чөрөнгийг хураагаад улсын хохирлгүй болгоно. Хүнийг хохирлгүй болгох, улсыг хохирлгүй болгох. Энэ хамгийн чухал асуудал. Тэр дархны зам одоо баригдаж дуусаагүй байгаа шүү дээ. 10 гаруй жил явсан. Тэнд 200 гаруй хүн асуусан. Хэдэн мянган хүн дахир дутуу болсон. Хэдэн мянган хүн өмч хөрөнгөөр хохирсон. Хэрвээ энэ нийгмийн дархлаа байсан бол тэр иргэний нийгэм, иргэний хяналт нь үүссэн бол энэ иргэнийхэн төлөө үйлчлдэг нийгэм байсан бол тэнд хохирсон бүх хүмүүсийн хохирдыг барагдуулна. Одоо тэнд хинч бурууга хүлээхгүй гоц. Сүүлийн 10 орчим жилийн хугацаанд Улаанбаатар хотыг утаагүй болгох гээд 4 орчим их найд төгрөг зарцсан байгаа. Аль хэдийн зарцсан байгаа. Тэр их мөнгийг эдгээр идээ дуугаа дуусгацсан. Гэхдээ хамгийн эмгэнэлтэй нь 4 их найд төгрөг зарсны дүнд өнөөдөр Улаанбаатарчууд бүхлээрээ хордож байгаа. Хорцсоор байгаа эрүүл мэндээ. Тэгээ дээрэс нь тэр хулгай хийсэн мөнгийг одоо бүгдээрээ төлөлдсөж байгаа. Ганцхан Улаанбаатарчууд биш, бүгд монголчууд. Энэ гадаад амьдарч байгаа монголчууд шалгаагүй төлөлдсөж байгаа. Бүгдээрээ тэр хулгай хохирлын төлж байгаа. Эрүүл мэндээрээ хохирно, өмч хөрөнгөөрөө хохирно. Бүх амьдралаараа төлдөг. Ийм л нийгэм байгаад байна. Тэгээ өнөөдөр ягаад энэ баярын өдөр яг ийм яриад байгаа юм бэ гэхээр энэ өдөр бид нар энийг санджаах хэрэгтэй байхгүй. Энэ тусгаар тогтнолын үнцэн гэдэг чинь ийм чухал зүйл ээ. Тусгаар тогтносон Монгол улсыг хэн нэгэн тэр том гүрэн хамаа авахгүй. Ямар нэгэн улс нь хамаа авахгүй. Бидэртээ ямар нэгэн байдлаар олон улсын хэм хэмжээнээс хэтэрсэн байдлаар харьцаж болохгүй. Бидэртээ адилхан хүндэтгэлтэй харьцах ёстой. Бид нар өөрсдөө тэр үн цэнээ хадгалахын тулд бид нар нийгмийн дархлаатай байх хэрэгтэй байхгүй. Тэгэхгүй л ийм лөөгөрчөнгүүд гарч ирчихэд Монголын нийгмийн дархлааг дэлхийд даяар шившиг болгож байгаа үстэй. Тэгээ саяхан бидтэй энэ Монголын улс төрийн нийгмийн амьдралыг дэлхий хүлээн зөвшөөрөд хайрлал хүндлэл явуулж байна шүү дээ. Дэлхийд даяар бид цорилчлээ шүү дээ. Саяхан шүү. Одоо энэ олон улсад байдаг те нэгдсэн үндэсний байгууллага төр байгууллага одоо сүүл байгуулагдсан далаад гарцгүй улсуудын холбоо гэж байгаа тийм. Тэгээ тэр холбоогоор дамжид энэ холбоог үүсгэн байгуул санаалсан чинь тэр захиагийн хэлбэгд орж штэ. Хараагаад идэг. Дандаа л горимжлоод идэг. Энэ чинь агуу хүн штэ. Тэр 100 гаруй жилийн өмнө Монголын тусгаар тогтнол хэрэгчлийг авчирч ирсэн тэр агуу хүмүүсээс дутхааргүй хүн байхгүй. Энэ зөвхөн далаад гарцгүй орнуудын холбоог байгуулсныг хүчинд яасан гэхэлээ Тэнжинд нэг Монголд нэг 200 гаага газраар яригдаад байдаг санаж байна уу? Тэрийг хятадууд Монголд хайртайдаа өгөөгүй байхгүй. Тэр гэрээний дагуу өгсөн байхгүй. Тэр холбоонд байгуулаад тэр холбоогоор дамжаад олон улсын байгууллагууд хүлээн зөвшөөрөөд нэгдсэн үндэсний байгууллагаас гаргасан зөвлөмжийн дагуу шийдвэрийн дагуу Монголд далайн гарц нээж өгч байгаа байхгүй. Одоо тэр энэ хэдэн хулгайчууд чинь одоо хувааж идээд
Өчтөчнөө Монголын нэр дээр далбаа тавьсан усан онгоцнууд дэлхий дээр явуулж байгаа шүү дээ. Мөнгөний идрээ идж байгаа шүү дээ. Дээрээс нь одоо нэг сонин имзэглэлээр иддэг. Энэ хоёр хөшдөг муудалчлал одоо агаарын хилийн хаачин маачна. Үгүй шүү дээ. Агаарын хилийн хаах боломжгүй байхгүй. Нэгдсэн үндэсний байгууллага дээр үүдэг иргэний агаарын нисхийн холбоо бас байгаа. Байгууллагууд, эрүүл мэндийн байгууллага, далаад гацгүй оролцоодын байгууллага, цөмийн энергийн газар энэ төр гэл олон байгууллагууд бүгдээрээ санаж байгаа. Яг тэрэн шиг иргэний агаарын ер нь бол нисхийн аюулгүй байдлын гэдэг хэд хэдэн байгууллагууд. Тэр орны тэрний гишүүн Монгол улс. Энэ хоёр улс бас гишүүн мөн. Монгол улсын онгоцыг эдгээр санаатаагаар агаарын орон зайгаар хязгаарлаж хорих юм бол эдгэрт өөрсдөнд нь хориг тавина. Хятад өдөртөд хэдэн мянган онгоц нисгэж байгаа ш дэлхий дээр. Тэр онгоцнууд нь саадах юм бол юу болно гэж бодож байна? Аюул болно шүү дээ. Тэгээ хятад улсынхаа эдийн засгийг бас сайн ойлгох хэрэгтэй байна. Хятад улс чи үйлдвэрлэгч улс мөн. Гэхдээ тэр үйлдвэрлэлээ хийгээнд бол түүхийн эдээ гаднаас судалж авдаг юм. Үйлдвэрлэсэн бараагаа дэлхий дээр зардаг юм. Эдгээр дэлхийдээ харилцсан. Монголтой харьцахгүй ч болно. Гэхдээ дэлхийдээ харьцсан. Дэлхийдээ харьцахын тулд дэлхийн дэг журамдаа захирагдана. Өөр сонголт байхгүй. Дээрэс нь дахиад нэг юм саная тий. Орос нэвтгүү болох чинь чи Оросыг бараг нэвтгүү болох гэдэг намайг хараагаад тах юм. Украины мэдээд явахлаар миний уулан тэр хилээд байгаа цаа санаа чинь Орос улс энэ дайныхын золиосонд хүсэн үсээгүү дотоодын нефтийн хангамжийг дийлхэ байлаа. Асуудалд орлоо гэдгийг өөрчилж сануулж байгаа юм баггүй. Хүсэн үсээгүү Монголд нефтийг нийлүүлж чадхаа болно. Бензин өгөх чадхаа болно. Тэр үед нь яах юм? Дагаад өгөх гээд байгаа юм уу? Бидэргүй энэ мэдээ бид нар тавьсан тавиагүй энэ улс чинь өөрөө тийм асуудалд ороод байна шүү дээ. 2 сарын өмнө нефтийн үйлдвэрүүдийнх нь 20% руу нь орчлоо гэж ярьж байсан. Одоо энэ чинь 35% гарсан тодорхой болчихлоо шүү дээ. Зарим мэдээгөр бол 40% л гэдэг чинь тийм. Гэхдээ 35% гарсан байна. Агуулгуудынх нь нөөцүүд нь бас асар ихээр гэмтэж байгаа. Тээвэр логистикууд нь асар ихээр гэмтэж байна. Тэгээ дээрэс нь энэ дай эхлэхийн өмнө 2.4 ихний эдийн засгт байсан улсын чинь 4 жилийн өмнө тий 22 оны 2 сарын 24-нд зааж гэрийн дуу сул байна гинэ. Одоо энэ улсын чинь эдийн засаг нь 1.8 ихнийд болцсон байгаа байхгүй. Энэ 26 онд багтаа одоо дуу нь яаж байна? Энэ чихвчний мик нь ингээ муу болоод 26 онд багтаад эдний эдийн засаг чинь ер нь нэг ихнийдээс доош унах магадaltaй хэрэгж шүү дээ. Тэгээ хятад энэ тэг хоёр худалдаа авалт хийгээд байгаа гэж бүгдээрээ тэрэнд нь баярлаад хууртаадах шиг бод байгаа. Гэхдээ тэрэн дээр чинь ямар худалдаа авалт хийгээд ирэхлээр чинь нэг баррел нефтийн ханш дэлхийн зах зээл дээр 60 орчим долларын дунд хэлбэлцээд яваад байна. Заримдаа бол 40 доллар руу унж байгаа. Тэгтэл энэ тэхгүүд чинь 40 доллараас дээш юу авахгүй байгаа шүү дээ. Тэгэд дандаа дараа төлбөртөөр авч байгаа шүү дээ. Тэгэд нөгөө мөнгөний буцааж өгөхгүй байгаа. Дээрэс нь тэр нефтийнхээ оронд энэ мөнгөөрөө манай энэтхэг хөрөнгө оруулалт хийвлээ. Бид нар доллар танах руу шийдвэж болохгүй нэгэд гацаагаад байгаа шүү дээ. Тэр мөрийн судлаад хараа л да. Тэ. За дээрэс нь тэр хятадын худалдаа авалтууд байна. Дандаа одоо нөгөө долларын нөхөө байцсан бас бартерын систем рүү орчихсон. Орос бол яг боддоор өөртөө яг эдийн засгийн хувьд бол маш хүнд байдалд орж байгаа. 1992 онд зөвлөлт холбоот бол задарсан. Сая 23 жилийн ойн болж байна тий. 12 сарын хэдэнд өдгөлээ? 26-нд өдгөлөө. 12 сарын 26-нд ойн болсон шүү дээ. Тэгээ 1992 онд зөвлөлт холбоот улс задрахын өмнө 1989 оноос ингээд перестройка 88 оноос тэгээ перестройка гэдэг ингээд Горбачевыг эхлүүлээ юм шиг. Тэр үеийн эдийн засаг нь 500 сая доллар байсан байхгүй. 500 тэрбум доллар байсан байхгүй Оросын эдийн засаг. Тэгээ өнөөдөр болохоор 1.8
8 их найд болцсон байна. Одоо 1 их найдаас доошоо орно гэж байгаа байхгүй. Тэгэхээр тухайн үеийн зөвлөлт холбоот улс задарч яснаас жижиг эдийн засгт болох юм шиг надад. Тэгээ тийм эдийн засгтаа байхад тэр зөвлөлт холбоот улс задарсан байхгүй. Одоо би бас өнөөдөр тэр нөгөө 90-ад оны Оросын нөгөө архиндаа очрлж байгаад алцаад газар дээр 3 4 5 хүн ингээд хүж байгаа тэр бичлэгийг тавьсан л да. Яг хүн хүж байгаа бичлэг юм биш. Тэн дээр нэг мэдээгээр нь Орос хэлний сонсдог ойлгодог хүмүүс нь ойлгож байгаа. Тэр ямар учиртай тавьсан гэхэлэр одоо манад бас нэг ингээд галзуураад ингээд умаа мартчихад байх юм. 90 оноос ингээд 91 оноос энэ тэр өмч өвчлөл эхэлсэн л дээ. Тэрнээс чи өмнө энэ компаниуд чинь компаниуд ч яхаа тухайн одоо үйлдвэр аж ахуйн нэгжүүд чинь дампуурчихсан байсан шүү дээ. Бүгд дампуурсан байсан шүү дээ. Тэр түүх мөнхийнхээ юмнуудыг одоо хараа л да. Жишээд ажилчдаа бүгдийг цомгтоход явуулсан цалин мөнгө тавьж идэх байсан. Тэтгэрүү байхгүй болцсон. Тэгээ одоо энэ төрийн тусгай алгадуудыг тий эдрийгээ цалинжуулж чадхаа байчихсан. Хэдэн сараар цалин байлын ингээ хойш тогтвол байж идэв шүү дээ. Тэр өмч хөвжлал чатихэн мундаг ажиллаж исэн үйлдвэрүүдийн хуваагаад аваа ивцсэн юм яриад их юм. Үгүй шүү дээ. Тэр бүхэл өдөн систем чинь дэлхийд даяар байсан тэр систем чинь социалист эдийн засгийн систем чинь нуран ус шүү дээ. Худал хуурмагд ингээд автцсан байсан эдийн засгийн нуран нурж унсан байхгүй. Одоо яг тэр зам руу чинь дахиад явж байна. Энэ Орос чинь айгүй хурдтай явж байна. Тэгээ бид нар тэрнийхээ араас нь явах гээд шүү дээ. Асар хурдтай унаа шүү дээ. Манайх одоо нэг унах юм бол айгүй хүнд байдалд орно. Ер нь бол ийм уналт руу явах юм бол энэ дараагийн уналт чинь 100 жил үргэлжлэх магадaltaй шүү дээ. Ёроолдоо очиж босч ирнэ гэсэн ойлголт байхгүй. Ёроолгүй байхгүй энэ дарангууллын чинь уналт нь. Ёроол гэж байдаггүй юм. Ёроолдоо очиж босоод ирнэ гэж ойлгоод байгаа. Үгүй тийм биш. Ёроолдоо хүрээд босдог байсан бол Монгол 70 жилийн дараа л тэгвэл арай хийж нь гарч ирж штэ. Одоо тэр Венесуэл гарч ирэхгүй гоц тээ. Улам л уруудаад байна штэ. Улам л хүнд байдалд орж байна. Тэгээ тэр Венесуэлийн иргэн тойронд байгаа тэр Бразил тэргээд ингээд хэд хэдэн улсууд. За тэр Аргентин ч яг 2 миллион гаргаж ирээд маш богино хугацаанд сэргийчлээ л дээ. Энэ болгон ч нөгөө нэг хувилдааны улс төрөөс болоод байгаа юм. Худал хуурмагаас болоод. Одоо манайх яг тэрнлөө явж байна. Наа Зандан шатаргээ хараал идсэн гуйлах чинь шал худлаа яриад шүү дээ. Нийгмийн даатгалын сан чинь төрийн нэрийн даасууд чинь бүгдээрээ хоосорчихсон. Бараг 2 их найдын алдагдaltaй явж штий чинь. Алдагдана 16 онд 250 тэрбум орчим руу ороод ирчлээ гэж хэлсэн. Одоо наа чи 2 их найд руу орж ирсэн юм шүү дээ. Тэрийг нуугаад штий. Тэгээ эдийн засаг өссөн их хурл дээр яагаад ичихгүй худлаа ярьж байхад нэг дуугаа сонсоод байгаа. Наад чинь улсын төсөв 3.4 их найд дээр тасарч чадах чинь яаж эдийн засгийн тэлдэг юм. Бүх статистикуудаа худлаа гаргаж ич надад болчихно. Одоо зүгээр нэг хамгийн эмгэнэлтэй нэг тоонуудыг харах хэрэгтэй. Монгол банкны мэдээллийн саналаараас ороод харчих болдгийг. Зээлийн иргэн төлөлтийн зээлийн тэгээ нөхцлүүдийг ингээ эргээ харчих. Ер нь бол энэ арилжааны зээлүүдийн аж ахуйн нэгжүүдийн зээлүүд бол муутцсан байсан үнэн. Ер нь муудаад яваадсан. Гэхдээ хамгийн сайн байсан зээл чинь болохоор энэ одоо ипотекийн зээлийн иргэн төлөлт байсан байхгүй. Тэгээд цалингийн зээл хэрэглээний зээлүүд байсан байхгүй. Айгүй сайн иргэн төлөлт. Одоо эдгээр чинь айгүй муудаад байна шүү дээ. Энд чинь юу гэсэн үг юм гэхээр хүмүүс мөнгөгүй болоод байна бодтой. Хүмүүсийн орлого байхгүй болоод байна. Яаралтай бид нар энэ дээр механизмаас ихгүй надад чинь бараг одоо 2 жил рүү орох чинь Зандан шатар чинь. Улам хорлонтой юм хийж штэ. Тэгээ хэлж байгаа ярьж байгаа юмнууд нь бол дандаа сайхан байгааз. Төрийн өмчийг энэ алдагдaltaй компаниудын цөөлөё. Багасгая. Тэгэл энэ төрийн эрх мэдлийг бууруулъя. Тэгээ аж ахуйн нэгжүүдийн эдийн засгийн эрхчлийг нь олгоё. Зөвшөөрөл лицензийн төрөл бүрийн юмнуудаа бууруулъя гэдэг. Хийхгүй гоцтой. Нэг яг энэ үгийг оюун эрдэнэ ярьж ирсэн шүү дээ. Хөрсөгч ярьж ирсэн. Нэг нь чигээгүй. Яг эсэргээр хийгээд байгаа. Одоо энэ Зандан шатар чи ямар хожлоо ер нь бүр тэнгэр газар шиг зөрөөтэй шүү дээ. Хам дээр дандаа тэгж ирсэн. Тэг хийж байгаа үйлдэлүүдийг хараа л да. Одоо тэр нэг манай арчсан намын нэг дид сайд маа тэгэл яриад байна. Гэхдээ дид сайдтаас гадна асуудлуудын нэр тутуул яриад байна л да.
Одоо нөгөө инх хоёрын элдний хайцсан. Нөгөө Батөмрийн инх хоёр чигтэйхэн элд гаргаж ирэл нүүрсний хулгайчдыг бүгдийг цавчиж унгаагаа шоронд явуулна гэсэн. Элдээ хөөнд нь хийгээд одоо хөдөлцөө шатчих гоос. Эдгээр ч угаасаа ийм. Дэрмийн бүлгийн эзэдийн толгойлогч одоо хайсангийн эзэд учраа олгож явахад нэг талд нь гарсаар хагаад нөгөөдх нь дэмжиж байгаа байхгүй. Батөмрийн инх хоёрыг нэг чигтэйхэн шудраг гэж ойлгоод байгаа. Үгүй шүү дээ. Чи эрх мэдлийн тулаан болж явахд шудраг царайлна шүү дээ. Чи алтан дөрөв нөхгүй. Яг л тэрийг хэлсэн шүү дээ. Тэгээд дараа нь нэгэн чоромд хийхгүй надад чи харж байгаарай. Одоо надад чинь ингээ хугацаа идчих хоорондоо хамаг санхүүгийнхаа баримт нотлохоонуудыг устгаж байгаа. Өмч хөрөнгүүдээ гадаад гаргаж дайвчуул нууж байгаа. Тийм л юм хийж байгаа шүү дээ. Одоо тэр амрын эсхлэн Булган туяа хоёр гэж нэг хоёр гэмт хэрэгтэн чинь гадаадд л явж байгаа сургуулиуд ч юм. Улаанцай гэмт хэрэг хийсэн шүү дээ. Булган туяа чинь. Улаанцай гэмт хэрэг шүү дээ. Улсын хурлын тэгийн тухай хууль гэдэг чинь өөрөө маш нарийн хууль. Тэгээд энийг ингээд бүр дур зоргоороо ажилласан шүү дээ. Тэгээд үндсэн хуулиас гадна ингээд асуудал зөндөө үүссэн. Тэгээд эн чинь албан тушаалаа өгөх асуудлууд биш байхгүй чинь. Энд чинь эрүүгийн гэмт хэрэг хийсэн чинь эрүүгийн хуулиар л явах хэрэгтэй шүү дээ. Тийм юмнууд хийхгүй байгаа ч дээ. Нөхцөл байдал айгүй муудаж байгаа. Тэгээ би тэр өмнөх нэг лайв дээр бас нэг ингээд хальт дурсаад өнгөрцөн байна. Зандан шатар Оростой бол 8-aalцж байна. Монгол улсын төрийн өндөр дээд албан тушаалтангууд гадаадын хэн нэгэнтэй уулзахдаа дандаа протоколд уулзах хэрэгтэй. Энэ хулгайч чинь протоколгүй уулзсан сургууд уулзж штэ. Тэр үтгэл над Монгол улсын ерөнхий сайд Оросын холбооны улсын элчин сайд дээр очиж элчин сайдтай уулзсан сургууд уулзж штэ чинь. Тэр зураг нь гарцсан байсан элчин сайдын яамны докторх зураг мөн гэж тэгж штэ чинь. Яахлаараа Монгол улсын ерөнхий сайд тэр мөн нэг улсын элчин сайдын яамд очиж уулзж идэг юм. Тийм доош ороод хат байдаг юм. Бүгдүүд нь тусгаар уулзсан шүү дээ энэ чинь. Би ийм хулгайчийг одоо бид нар тэгээ хараа суугаад ах юм уу? Тэр Нямбатар саяхан л гөлөг шиг болцсон байсан санаж байгаа зү. Юу ч дуурхай байгаа л тий. Сэтгүүлч мэтгүүлчдийн өмнө ингээл баг бүхэл зүйл явж шүү дээ. Одоо буцаагаад дуун чангарсан гоц. Эдрээс эрүүл юм хүсэж хүлээж явах юм бол та өөрөө галзуун л гэсэн үг. Тэгээ энэ нийгмийнхаа юм оролцохгүй бол хүлцэнгүй номоо дуугаа байснараа та сүйтгэхүүгээр дэмжиж гэсэн үг. Яг л тийм нөхцөл байдалтай буцаа орж байна. Оюун эрднийг огцороход Монгол улсад хурдтай бий болж исэн дарангуул төр тоормолсон бохгүй. Одоо эн чинь шинэ хэлбэрээр дахиад хурцж эхэлж. Оростой явж байгаа 8-ны ард Монгол улсын тусгай тогтол аюулгүй байдлыг хятад руу өгж явах магадлал байна шүү. Сайн ойлгоорой. Олон талаас нь харах ёстой шүү. Тунгаах ёстой шүү. Факт баримтууд, чекүүд чинь яг энийг эндүү чиглүүлж харуулад байна. Удахгүй Монгол улсын төрийн өндөр дээд албан тушаалтан дээр хэн байхгүйг ээж мэддэг болох үү дээ. За ингээд лайва өндөрлөхийнхөө өмнө эцэст нь бас нэг юм хэлээ. Би гэхдээ энэ дараа нэг юунуудаа ярьчих зэ. Комментууд уншаад бас ярьчих. Украины ялалт Монгол улстай асар их холбоотой зүйл ээ. Асар их холбоотой зүйл шүү. Украин ялах ёстой шүү. Украин ялагдах юм бол газар нутгаа алдах юм бол энэ хятад хүртэл Монголыг дэрлэх штэ. Орос бол угаасаа дандаа дэрлэх чинь тий. Угаасаа Оросд очиод тангар горгоод өнөө дээр. Тэр хин Батнарамд гэдэг нэг гүлэг байгаа штэ тий. Над нөхөр чинь бол одоо ухаантай оюутлогын гэрээг сайжруулах хэрэгтэй байсан нөхөр мөн штэ өөрөө. Засгийн газрын гишүүн
дид сайд хийжсэн нөхөр шүү дээ. Төрийн наримч гэсэн уулуурхаа ашигт малтуулын газрын дарга өдр хийсэн. Тэр үедээ над чинь энэ оюутгын гэрийг яагаад тэгээд сайжруулаг вэ? Ажил нь өссөн шүү дээ. Одоо болохоор худлаа үйлж мүлээл. Новшчин. Тэгэхээр эдүүдийг нь бид нар ялгаж салгаж харах хэрэгтэй. Ардын нам бол хизээж сайн юм хийхгүй. Боломжгүй. Бид нар санаатаагаар хулгаад ирэх хийгээгүй. Зүгээр дарангуул болох гэж хийсэн байхгүй. Санаандгүй явж байгаа нэг хулгай мулгаад ингээд өртөөл оролцолтоор тэл тэндээ ингээд оролцолтод яваад байгаа зүйл ерөөсөө биш. Монгол улсыг бүгдэн зайлах гэж байгаа байхгүй юу? Наад санаа. Тэгээ ийм учиртай. Украин ялах юм бол Хятад юм уу? Орос юм уу? Хин нэг нь том байлаа гэд хин нэг нь ядуу буураа жижиг эсвэл мулгуу улс төрчтөө улс орныг тусгаар тогтнол аюулгүй байдал руу занлахыг чадхаа болдгий. Тэ? Энэ муухай юм болдгоо байна гэдэг чинь дэлхийд дээр нотлогддог байхгүй. Украин ялах юм бол Монгол руу ямар нэгэн улс ямар нэгэн байдлаар халдлага хийлээ гэхэд Монголыг хамгаалах дэлхий байна гэдгийг дахиад нотлоод гаргаж иж байгаа. Тэгээ энийг бас бид нар ойлгох хэрэгтэй. Энэ хоёр бидний яг үүндээ дүүнер штэ. Аль нь ч ах ихч биш байхгүй. Хамгийн сүүлийн жишээгээр ямар дүү юм гэхэлэр Монгол улс эдний хоёроос төрүүлээд дэлхийн худалдааны байгууллагын гишүүн болсон. Дэлхийн олон улсын дэлхийн одоо нэгдсэн үндэсний байгууллагын дэргэдэх байгууллагад хэлсгэлээр хөрш зэрэгэлдээ улсуудаас зөвшөөрөл авахыг шаарддаг байхгүй. Тухайд Монгол улсын дэлхийн худалдааны байгууллагын гишүүн болж хахад энэ хоёр чинь гишүүн байгаагүй байхгүй. Тэгэхээр бид нар хин нэгнээс зөвшөөрөл авахгүйгээр өөрсдөө шууд гишүүн болцсон. Төрүүлээд. Дараад нь энэ хоёр чинь гишүүн болохынхаа өмнө Монгол улсаас зөвшөөрөл авч ирсэн. Хоёулын дээр нь санамж чиг байгуулсан байдаг. Хоёулаа өмнө тарифын хувьд бол хамгийн таатай байд боломжийг бүх юмыг олгоно гэж заасан. Одоо хоёулаа хамгийн өндөр татварыг Монголд тавьж байна. Трамп одоо сая ингэж баахан татвар яриад ингэж дэлхийд ихнийг бужигруулж хийж байгаа зү. Тэгээ Трампын ярьсан татвар чинь энэ Оросын Монгол тавьсан татвараас бага штэ. Зарим улсууд дээр 15% татвар, зарим улсууд дээр 20% татвар, зарим улсууд дээр 50% татвар гэж ярьсан байхгүй. Энэ Орос ч Монгол 60-аас 120% татвар тавьчихгүй найзуудаа. Тэгээ яагаад тэрийг авах гэж хэлээд байгаа? Дэлхийн худалдааны байгууллагын гишүүн болохдоо Монголд хамгийн таатай худалдааны нөхцөлийг санд болгож ирсэн шүү дээ. Одоо тэрийг дэвссэн байгаас энэ хизээч тий хүн төрөлхтний өмнө гэрээндээ хүрж байгааг болсон. Хизээч хүрээгүй, цаашлаач хүрэхгүй. Ер нь шууд утгаараа бол бид нар 1990 онд зөвлөлт холбоот улс задрахыг харсан те 92 онд бүгд харсан түүхийн амьд гэрчүүд. Одоо удахгүй Оросын холбооны улсын сүрлэг бид нар харах хувь тохиолдолд харна. Энэ тийм сайхан цаг ирнэ. Энэ улс өөрөөгөө сүрүүлж байгаа юм. Хэн нэгэн хараагаа сүрүүлээд байгаа юм биш. Тэ? Миний хэлснээр ингэ сүрүүлээд байгаа юм биш. Одоо бүх факт чекүүд чинь тийшээ явж байна. Эдийн засгийн нүдэн дээр боддоор унж байна. Иргэдэн нүдэн дээр гуйлахчин болж байна. Ядуурлж байна. Гэхдээ тэр бүр амтны хүрээдингийн торон дотор амьдэрдэг амтны шиг амьдарч байгаа. Тэмэл болцсон байна. Тэгвэл яг тэрэн шиг энэ Хятад улс чинь ч гэсэн ер нь бол цаад бодлого нь бол айгүй эвгүй болж байгаа Монгол улс руу. Манай энэ улс төрч чинь очиод хэдчээ бас барьцаалагдаад яваад байна. Тэгээд ер нь бол лайв өндөрлөе. Тэгээд энэ Зандан шитрийн засгийн газрыг огцруулахгүй болохоо байж байна. Тэгээд туршлагатай коммунистууд өмнө оюун эрдэнийхээ алдсан алдаанаас илүү нарийн маш нарийнаар ажиллаж байна. Тэгэхээр дарангуул бол дахиад босч ирэх ойрхон байна. За тэр энэ Монгол ардын нам гэдэг байгаа дээрмийн бүлгийн шин дарга бол нүдэн дээр шүү дээ тий. Шууд дарангуулж хэлж байгаа шүү дээ. Энэ ийм байгаагүй шүү дээ. Сарын өмнө энэ хүний амнаас гардаг үйл өөр өссөн шүү дээ. 2001 онд 99 онд гэдэг ингээд Путинуудын 2006 онд тий. Тэр хилжсэн
тангар хөрхтөө хэлжсэн үгнүүдийн санаараа заяа. Сонсоод үзээрэй бүр ингэ хэрэг болгоод YouTube дээр байдгийг. Дандаа арчлал ирчлээ ирсэн штэ. Дандаа хүний ирэх ирсэн бохгүй. Одоо бол шал өөр юм яаж байгаа. Тэр үед тэгэл 2001 онд тангарагт өргөж явахдаа Украиний тусгаар тогтвол өөрсдөө л шийдэх асуудал. Бидэрт огт хамаагүй. Тэр Европтой хэлсэн үү, хэлсэхгүй байна уу, энэ бидэрт нэг тийм чухал асуудал биш гэд хэлсэн байдэн шүү дээ. Одоо тэг шал эсрэгээр ярьж байгааз. За тэг нэг иймэрхүү лайв хийгээд өндөрлүүлээ. Тэгээд ер нь бол ойрхон лайв хийх амжихгүй байгаа. За ерөнхийдөө юу юм бэ наа? Айгуу тийм эрэг комментүүд их бичсэн юм байна. Лайв дуусгахлаар нэг манай нөхдүүд чинь янз янзаар бичдэг юм байлээ. Яг лайвн дээр янз янзын бичдэг юм болно. Уул нь энэ лайвн дээр нь бол бичээд ивэл тэрэндээ сэдв болго харилцвал тий. За би тэгээд энэ намайг дэмждэг үзэл санаа нэгтэй эрх хэрэгчлээнд хайртай бүх хүмүүстээ бүгдэнд нь талархаж байна. Та нарынхаа өмнө бол үргэлж мэхийн яслан хөндлөж байгаа. Эрх хэрэгчлээ бол бидний бол үнэт зүйл. Тийм учраас ингээд та нарынхаа бичсэн бүх сайхан сэтгэл комментуудад бүгдэнд нь баярлж байгаа шүү. Тэгээд нөгөө ийм эрг комментуудаа уншихлаар өөрийгөө магтаж байгаа юм шиг муухай харагдана гэж бодоод би бас нэг тийж унших дургу байгаад байдгийг. Орос бол зөвлөлт бош гэдгийг ойлгоорой. Орос бол зөвлөлт толгойд тус биш гэдгийг ойлгоорой гинэ. Үгүй энэ юу байхгүй юу? Зөвлөлт толгойд тус мөн байхгүй юу? Ерөөсөө менталитийн арилаагүй. Би дараагийн нэг лайв дээр энэ Путиний хаанчлалын тухай нэг бас нэг лайв хий гэж боддог. Яаж Путин ер нь хаан болсон бэ гэдэг. Тэ? Яагаад Оросын ард түмэн гинтхэн нөгөө эрхчлөөний эрхчлөөгүй шүү дээ. Тэ үүлдэн чөлөөний нар шиг үзээд өнгөрсөн шүү дээ. Ойлгоогүй. Оросууд ч өөрсдөө биднийг бодвол 300 жилийн диктатурт байсан улс واخхой. Ер нь эрхчлөө гэдэг юм энэ үндэстэн эдгээр сайн мэдэхгүй, ойлгохгүй. Тэгэхээр тэр талаар би нэг лайв хий гэж боддог байгаа. Ер нь бол Путиний КГБ технологи буцаагаар гаргаж ирсэн. Тэр КГБ гаргаж ирэхин тулд болохоор нийгмийг санаатаагаар устгах процессыг технологи явж хийсэн байна гэдгийг одоо бол маш олон дэлхийн улс төр судлалын хүмүүс ингээ гаргаад ирсэн. Тийм номуудад дээр гацсан байгаа. Тэднээс нэлээд үдийг уншсан. Яагаад энэ Оросууд ингээ годомжинд нэгнийгээ буудаж халаад байсан? Яагаад энэ одоо коррупшн тий аимшигтай болоод зүгээр энэ хэвийн үзэгдэл болоод амьдралын хэв маяг болтлоо ингээд хурдтай явсан. Тэнгүүтээ гинтхэн Путин гарч ирэнгүүтээ гинтхэн омаануудыг тий омаан гэдэг чинь одоо хуучин КГБ тий одоо сөрөг тагнуулна дотоод өнөөдрийн ФСБ шүү дээ федеральный служба безопасности гэдэг. Энэ байгууллага яагаад гинтхэн тийм аимшигтай баримтчилгаануудыг хийгээд явсан юм? Тэрэнд нь яагаад арга иргэд нь дуртай байсан? Энэ бүгд технологи гэсэн бохоггүй. Тэгээ энийг хийж энэ дарангуулагч төрөн гарсан, диктатура баталгаажуулж авсан. Тийм юм болсон. Нийт эдийн засгийн чинь одоо энэ 70-80% нь цөөхөн эдэн хүний гар дээр эргэлдэж байгаа шүү дээ. Оросын эдийн засаг. Тэгвэл тэр хөдөө орон нутгад байдаг иргэдтэй бол халамжийг өгдөг. Тэр халамжийн хүчинд бол битүү харигталтай ажилгүйдэл тий ажил их дургу. Ер нь бол халамжлах тусам л улс орон сууж идэг байхгүй. За тэгээд ингээд өндөрлөе дөө. За мэдээж эрхчлөө өхөн зүйлээ эрүүл ухаантай өхөн болгоо хайртай эрхчлөө мандан баатар. За тий. Маа базар коллегийн үгээр өнөөдрийнхөө лайвыг өндөрлөе. Тэгээд за та бүхний маань одоо санаж хэлсэн сайн үс бүхэн маань саадгүй сайхан бүтэж явахыг ерөөлийг өргөн бариад өнөөдрийн лайв өндөрлөө баяртай. За тэгээ сайхан баярлцгаагаараа өнөөдөр бидний бол хамгийн сайхан баяр өдөр шүү. Баяртай.